Сайн байцгаана уу, энэ 7 өдрийн үзмэгийн том эхэлж байна. Хүүхэд залуусыг нийтийн дээвэрт явж байхдаа өндөр настай гэмтэж ирсэн, жирэмсэн хөгжлийн бэрхшээлтэй болон нэлэх хүүхэдтэй яваа хүмүүсээс бусад хүмүүст өөрийн сууж буй судлыг тавьж өгөхгүй байх талаар уриалсан бичлэг олныг талцуулж байна. За сайн байцгаана уу? Ахивч ууган ирэн. За нийтийн тавьяр гэдэг бол зөвхөн ахмадууд юм жишээ. Энэ хүмүүс огт мөнгө төлөхгүй орж ирчгээд оюутан залуучуудын суудлыг нь бүр ямар ч осуртхонгүй байдлаар булааж авдаг. Хэрвээ суудл тавьж өгөөгүй тохиолдолд одоо олонний өмнө одоо эвгүй байдалд оруулах эсвэл хүмүүжлэгүйгээр нь дуудах гэх мэтчлэн маш ёс зүйн үйлдэлүүдийг бол одоо зарим нэгэн ахмадууд маань бол гаргаад байгаа. Тэр өнөөдрийн бичлэг маань ямар агуулгатай вэ гэхээр бид нар жирэмсэн мөн бэртэж гэмтсэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй мөн хэд өндөр настай хүмүүст бид нар суудл тавьж өгөхгүй гэдэг өнцгөөс огт яриаггүй. Бид нар та мөнгөө төлөө зорччлоо гол. Та мөнгөө төлөөд нийтийн тээврийн үйлчлэгийг авч л байгаа бол 30 настай, 40 настай, 50 орчим насны хүмүүст суудл тавьж өгч болохгүй гэдэг өнцгөөс бид энэ бичлэг хийж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд буюу одоо Япон, Солонгост хэзээч метронд нь явж хад суудл тавьж өгдөг. Хэрвээ та суудл тавьж өгсөн тохиолдолд тэр хүн өчиг намайг өөрөөсөө сул дорой гэж бодоод байгаа юм. Чи намайг тийм хөгшин гэж хараад байна гэх мэтчлээ харин ч эсэргээ ууралдаг. Монгол тарин яадаг вэхээр 7-8 пар хичээлдээ суучгаад гэр нь хаа байсан налахт байдаг оюутан тийм үү. Арай гэж суудлалаа явж хахад нэг 37-38-тай нэг ихч орж ирээд өөчөө надад суудлаа тавьж өг гээд нөгөө хүнийг босгочдөг. Уу ялгаагүй л адилхан хүн шүү дээ. Шин цал авсан төрүүлсэн бөхчүүдтэй хид хідэн байр машин тэр бүхэл албан тушаалаар шагнаж эрхлүүлдэг содон уламжлалт манад бий. Баян Улгийн аймагт бүхэд байр өгөхөөс илүү нэн шаардлагатай ажлууд олон байгаа нь мэдээж. Гэтэл улсын начийн Мустафад Баян Улгийн аймгийн орон нутгийн өмчийн газраас 110 сая төгрөгийн өртөг бүхий 2 өрөө байр олгох нээлттэй тендер зарлажээ. Тулааны өмнө жин үзэх хэвлэлийн багварлын үеэр тэмүүлэн өрсөлдөгч гээ сайхан бэлэг рүү бүдүүлгээр дарж хэд хэдэн цогсон бичлэг цахим орчинд баггүй сөрөг комент агуулад байсан. Тулаан тэмүүлэн ялалт байгуулсан бөгөөд тэрээр жин үзэх үеэр гаргасан өөрийн үйлдэлээ тэр бол зүгээр л шоу байсан хэмээн тайлбарлажээ. Kuş geç. Evet. Dur tarafçı. Evet. За, залдаа хөрөхгүй шүү. Чигээр хараад. За, уушаа шиг уушаа. За, яг тэгээ фото барьж арай. Тулаан дээр өвчөө гаргаж шүү залуусаа. Яг ингээ урд уртаас яаж байгаа юм ч юм. Бүгд найрамдах Солонгос улсаас ирж тусгаалтанд орсон бүсгүй хор тавдартай аавтайгаа уулзах хүсэл гаргасан боловч зөвшөөрөгдөхгүй байсаар аав нь охиноо хүлээж эцэцэлгүй бурхан болжээ. Бүсгүй одоо хамгаалтын хувьсамсууд ч болоо аавынхаа царайг сүүлчийн удаа хармаар байгаагаа уйлангуйжээ. Та би яг одоо Улаанбаатар зочд буудлын 515 тодос тавьж үнэхээр лайв хийхгүй чадахгүй байна. Би өн чимээгүй байхыг маш их хүссэн. Тэгтээ үнэхээр чадахгүй байна. Миний аав 2017 онд хамгийн анх эдгний хорт авдраар өвчилж илэгнийхээ 65%-ийг тайруулсан. Тэрнээс хойш хагалгаанд ороод 3 жил миний аав амьдсан. Тэгээ энэ лайвыг шеэр хийгээд хүмүүст нь хүргээд үгээсэй гэж би хүсэж байна. Тэгээд 2020 оны 8 сард миний аав дахиж илэгний хагалгаанд орсон. Энлэгний хагалгаа нь 2 удаа задарч миний аав мэдээ хадуулах тариа хүмээр хоёулсан.
2020 оны 10 сарын 5-нд миний аав илгийн бүгдийн тайрсан учраас хавдран дахиж гараад хавдран гарах илэггүй болсон учраас бүх биеэрний хавдран тархсан. Миний аав маш хүндээсэн. Үнэхээр би нэг ярихыг хүсээгүй хүн болгонд ийм амьдрал тохиолддог байх гэж би бодож би чимээгүй байхыг хичээсэн. Би Монгол улсын Солонгос улсад байдаг бэлчин сайдын яманд би уйлж очиод өргөдөл гаргасан. Би маш их хүлээсэн, 7 хоног хүлээсэн. Тэгэхэд тэр хүмүүс намайг энэ шалтгаан биш гэж хэлж намайг тоогоогүй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл ходоод муудаж, цуцны хатуурал үүсэж, төрөө булчирхан өрөвсөл үүснээс олж өргөдөл бий болж, хорт тавдраар өвдөх эрсдэл нэмэгдэн тархины мэдрэлийн эсийг өхүүлж, түүнээс үүдэн тэнэгрэл бий болдог ажээ. Хатаа юм шүү. Халуумны баяртай холбогдуулан та бүхэндээ судлаачдын гаргасан дэлхийн хамгийн сайн 5 аимшиг киног санал болгож байна. Энэхүү кинонуудыг үзэгчдийн зүрхний цохилтын тоо, киног үзэж байхдаа мэдэрч байц болон стресс дээр үндэслэн гаргажээ. You gotta be kidding me. Family hanging out, barbecue 79. That's the family who lived here. Come on, Peter. Let's just do it. It's heartening to see so many strange new faces here today. I know my mom would be very touched and probably a little suspicious. My mother was a very secretive and private woman. It's Grandma. You know you were her favorite, right? Even when you were a little baby, she wouldn't let me feed you because she needed to feed you. She was a very difficult woman, which maybe explains me. I recognize you from your mother. What? Sometimes I swear I can feel them in the room. Hey, give me a smile. Juno, are you sure we're going the right way? I've never been lost in my life. There's only one way out of this chamber, and that's down the pipe. Okay, Sarah, you have to calm down. I'm coming back, okay? Okay. Okay, move! Now! Now! This is not good, guys. Can we get out of here? Which way? I don't know. Right, it's 9:18. We're headed down into the cellar where the door's just opened on its own. Give us a sign that you want to communicate with us. Nothing. What are you guys? Well, we've been called ghost hunters, paranormal researchers. But we prefer to be known simply as Ed and Lorraine Warren. There's someone here that would like to talk to you. There's something horrible happening in my house. Where'd you get this? On the shelf. If it's in a word or it's in a look, you can't get rid of the Babadook. A rumbling sound, then 3 sharp knocks. Babadook, dook, dook. That's when you'll know he's around. You'll see him if you look.
Nothing bad's gonna happen, Sam. Did you think that about my dad before he died? You see things as they are, that one. I promised to protect you if you promised to protect me. Oh my God. Did he hurt anyone? The boy has significant behavioral problems. This monster thing has got to stop, all right? It's just a book. It can't hurt you. Эртлөөнөөс эхлэн өдрийн дундаж температур өдөр болгон хасгараас л орсон байгаа тул та бүхэн хавар намныхаа хувцас салд өвлийнхээ хувцас руу ороорой. Бүгд нь аимшиг мэрийн мэнд хүргэе. Энэ 7 өдрийн үзмэгийн том их өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлалаа. Ташрам дуулгахад манай TV Top хуудсан дээр аимшигын баяртай холбоотой хүмүүсийг пранктсан бичлэг орж байгаа шүү зээрээ. Мөн үү? Би ер нь ажлаа сураад байгаа юм шүү. Реклам хийсэн. Нэг олон юм яриад оруулчих тий. Болцсон. Юу бэ? Цаг агаа.